Нойроо мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ арилжааны менежмент буюу трейд менежментийн талаар ярилцах гэж байна. За арилжааны менежмент гэдэг маань арилжаагаа хэрхэн зохицуулах вэ гэдэг талаар бид ярих гэж байна гэсэн. Хуралдаа стоп лоссоо хэрхэн зохицуулж болох вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцах гэж байна гэсэн. За арилжааны менежментийн зорилго маань эрсдлийг багасгаж ашгийг ихсгэх тийм зорилготой. Мөн хоёрдугаар өөрийн амьдралын хэм маяг болон сэтгэл зүйг зохицуулах зорилготой. За гуравдугаарт юу гэхээр арилжааны менежментийн гарахтаа бид нар юуг илүү сайн анхаарах хэрэгтэй вэ гэхээр өөрийн average RR буюу risk to reward ашиг алдагдлын хэмжээг бодлох хэрэгтэй. За жишээ нь та ингээд 20 арилжаа хийгээд харсан байна. Гэтэл таны дундаж эрсдэл ашигын хэмжээ 1% эрсдэлээд 2% олдог байх юм бол энэ бол таны эрсдэл ашигын хэмжээ 1-ийг харьцан 2 байна гэсэн үг. Мөн дээрэс нь win rate-тэй бодолцсон. За одоо 20 арилжаанаас хэрвээ 14-ийн гээд авч явах юм бол тэ ашиг авч явах юм бол бодсон зүг рүү яг оруулаад ингээд ашиг авч чадчих явах юм бол тэр бол таны арилжааны win rate 60% байна гэсэн үг. За дээрэс нь өөрийн сэтгэл зүг бас давхар мэдэх ёстой гэсэн үг. За эдгээр зүйлийг бодолцож өөрийн арилжааны менежментийг гаргаж ирүүлэх зүгээр байдаг. За түрүүн бид нар ярьсан магадгүй өөрийн амьдралын хэм маяг сэтгэл зүй дээр их суурилж тэ тэрийг хангах зорилготой гэдэг. За тийм учраас арилжааны менежментийг дотор нь идэвхтэй болон идэхгүй гэсэн хоёр загварт бид нар хувааж болж байна. За идэвхтэй гэдэг маань идэвхтэй арилжааны загвар маань илүү та чарта өдөр болгон хараад суух боломжтой эсвэл цаг завтай байх үедээ ашиглах зүгээр байдаг. За чимээдгүй л оюутан байх ч юм уу те эсвэл гэртээ хүүхдээ харж байгаа ээж аваад байдаг ч юм уу тиймэрхүү хүмүүс эсвэл тань ингээд тухайн нэг амралтын цаг хугацаач тараад яг ингээд чарта хараад ингээд суух боломжтой байх юм бол тэр үед бид нар идэвхтэй арилжааны загварыг ашиглах юм бол илүү их зүгээр байдаг. За идэхгүй гэдэг маань илүү тийм завгүй амьдралын хэм маягтай ч юм уу эсвэл яг тухайн үед арилжаанд идэвхтэй оролцох боломжгүй байх үедээ бид нар энэ аргачлалуудыг ашиглуулах зүгээр байдаг. За идэвхтэй арилжааны хэлбэрээс бүгдээр эхэллээ. Эхнийх нь partial буюу таллах тэр аргачлалаа. За ашгийг болон алдагдлыг аль алийг таллаж болдог. За энийг яг юу яриад байна гэдэг бүгдээрээ жоохон ойлгох гээд үзье. За та ингээд long буюу нэг buy position эзэн байлаа гэж бодъё. За нэгийг харьцах нь 4-тэй 1% эрсдүүлээд 4% ашиг авах. Тийм арилжаа байлаа гэж бодъё. Гэтэл таны яг орсон цэгээс үн ингээд явж явжсэн энэ хавьд нэг жоохон ингээд рейнжлээд ирлээ. Тэг ингээд дээш явах үгүй мэддэхгүй нэг жоохон сонирн болоод ирлээ. Тэнгүүт та яах вэ? Хэрвээ 2 лотоор орцсон байлаа гэж бодоход 1 лотын таллаад авчихна. Хаач гэсэн үг. Тэнгүүт та яах вэ? Ашигынхаа 50%-ийг авчлаа гэсэн санааг хэлж байна. За энэ жоо ойлгохдохгүй ч бодоход тэгэхээр бүгдээрээ энэ дээр demo account дээр харъя. За ингээд бүгдээрээ энэ дээр 2 лотоор ингээд buy position дээр үүсэн байлаа гэж бодъё. За гэтэл ингээд үн явж байгаад ингээд дээшээ явж байгаа жоохон сонин ингээд рейнжлэл эхэллээ. Ингээд яг бидний бодож байсан нөгөө target буюу profit-ийн энд хүрэхгүйгээр гээд эндээс эхлээд ингээд жоохон рейнжлээд эхэллээ. Яг бидний орсон цэгээс дээш. Тэнгүүт та явах уу? Өөрийнхөө лото буюу эртэлсэн мөнгөнийхөө хэмжээг талчиж болно. За 2 лотын 1 лотын би хаалаа гэд ингэж зохицуулахыг хэлж байгаа. За гэхдээ ингэж таллаж авах маань нэг талаараа зөв юмсэг боловч нөгөө талдаа бас асуудлыг дагуулж идэх нь юу вэ гэхээр за та яг ингээд нэгийг харьцан 4 харьцаатай арилжаанд ороод энд $50 ашиг авъя гэж төлөвлөө бодсон байна. Гэтэл хэрвээ бид ингээд талаас нь ингээд ашигаа талчих юм бол яах вэ гэхээр бидний авах ашигын хэмжээ бас дагаад багасдаг гэдгийг бодолж үзэх хэрэгтэй. За гэхдээ энэ бол талах нь буруу гэсэн үг бол биш. Таллах энэ
арга барилыг ашиглаад, менежментийг ашиглаад ашигтай хайцдаг хүмүүс зөндөө байдаг. За ашигыг таллаж болт юм байна. За тэнгууд бид нар бас яадаг вэ гэхээр өөрийнхөө стоп лоссыг буюу нэг бидний орсон үнээр алдагдал руу ороод эхлэнгүүт бас бид нар таллаж болно. Одоо ингээд таны ингээд орсон үн ингээд таны орсон цэгээс ингээд алдагдал руу ороод эхэллээ. Тэнгүүд үн нэгэнт одоо ингээд энд доовоо өвтчлээ гэж бодъё л да бүгдээр таны яг орсон цэг дээр доовоо өвтчлээ. Унах нь ингээд тодорхой болчихлоо. Тэнгүүд бид нар заавал ч өнгөж алдагдлаа бүтнээр нь энд хурж цохолгүйгээр явах уу? Эндээс бас дахиад талчж болно. Хоёр лотоор орсон байлаа гэхэд нэг лотыг хаачж болно гэсэн үг. Тэнгүүд таны алдагдал яг энд хүрэх үед харьцангуй бага алдагдал 50% бага алдагдал ч юм уу 70% бага алдагдлыг бас хүлээж болно гэсэн үг. За яагаад ингэж нөхөр магадгүй бас үн эндээс эргээд явчих болно гэсэн итгэл найдар бас танд байж болно гэсэн санааг хэлж байна. За break even гэдэг зүйлүүд бас бид нар дараа нь ярилцж байгаа. Break even буюу өөрийнхөө алдагдлыг орсон цэг руугаа зөөх тухай бид нар энд ярьж байна гэсэн break even. Break even. Одоо өөрөөр хэлбэл энд байгаа эсэлээ хэсэг явуулж аваад ийшээ зөөчнө гэсэн үг. Яг орсон цэг руугаа. Тэнгүүд таны энэ орсон арилжаа алдагдaltaгүй болчихж байна гэсэн үг. За гэхдээ бид нар break even-ыг хизээ зөөх үү гэдгийг жоохон бодох хэрэгтэй. Хизээ зөөх үү гэдгийг жоохон бодох хэрэгтэй. Үн дөнгөж энд явж яхад break even ингээд stop loss-ыг зөөчих юм бол яах вэ гэхээр үн маань нөгөө ханшмаа нөрөөнөх хөрөө шиг явдаг болохоор заримдаа ингээд буцаж ирээд эндээс нь break even чинь оролт руугаа зөөсөн stop loss чинь зөөчих цогцох магадaltaй байдаг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр нөгөө арилжаандаа жоохон амьсгаа өгөх хэрэгтэй гэсэн. Заримдаа үн яадаг вэ гэхээр ингээд нэлээд доошо татаж орж иж яснаа таны stop loss-ыг авалгүйгээр дээш явчих тохиолдол байдаг. Тэгэхээр нөгөө хитрхи хурдан нөгөө stop loss ингэж break even-д зөөх нь бас тиймж ашигтай зүйл бас гэсэн үг биш. За зарим арилжаад ер нь их арилжаад ер нь ажиглаад байхад яадаг вэ гэхээр за энд бид нар нэгийг харьцах нь хоёртой арилжаанд орсон байлаа гэж бодъё. Тэнгүүд бид нөгөө үн нэгийг харьцах нь нэгтэй энэ харилцаанд төрөх үед харьцаанд ирэх үед яадаг вэ хүмүүс stop loss-оо орсон цэг рүүгээ зөөчдөг. Яагаад гэвэл нөгөө үнд жоохон тийм амьсгалах боломжийг өгөх гээд байна гэсэн үг байна. Үн маань өөрөө ингэж нэг баян ингэж нөгөө хөрөө шиг ингэж ихчиж явж байдаг болохоор. За тэнгууд бүгдээр нэг жоохон практик дээр хараад үзье. За энэ бидний stop loss-аа энэ тавьсан байна. За тэнгууд яах нь үн ингээд жоохон дээшээ ингээд яваад ирэнгүүт бид нар энэ stop loss-ыг орсон цэг рүүгээ зөөчнө гэсэн. Тэнгүүд бид нар алдагдaltaгүй болчихно гэсэн. Гэхдээ саяны ярьсан шиг хизээ зөөх үү гэдгийг нэлээд сайн бодож зөөх хэрэгтэй гэсэн үг. За юм байна. За идэвхтэй арилжааны хэлбэрүүд үйл нэг иймэрхүү загварууд байж болно. Эндээс би зөвхөн хоёрын дурдж байгаа тань дээр бас хэрэг дутуу гэж бодож байвал энэ дээр бас зөндөө зүйлийг бас нэмж өөрөө харж болно. За дараачих нь идэхгүй арилжааны хэлбэр пассив. За энэ бол хэлний тань завгүй ч юм уу хэрэг тухайн өдөр та нэг анализ хийчихээ. За үн нэг ийшээ явж магадгүй байна да гэж бодож байгаа үед идэхгүй арилжааны загварыг бид нар ашиглаж болно гэсэн үг. За эхнийх нь pending order. За pending order буюу очгондоо нэг урьдчилсан захиалга гэдэг хэлж болох юм байна. Яг одоо биш ирээдүйд үн ийшээ явна, тийшээ явна гэж бодож байгаад бид нар хөвчлэн pending order-ыг өгдөг. За тэнгууд MT5 дээр бүгдээр харангууд яах вэ гэхээр энэ market execution-ыг pending order гэж олчиж байна. Тэгэхээр яг одоо захиалга өгүүлгүй үн ирээдүйд ийшээ явна, тийшээ явна, тэдэн цагийн дараа тэр түвшинд түрээд унан босно гэж бодож байгаа үед бид нар pending order-ыг
ашигладаг гэсэн үг. За pending order дотор юм олон загварт. За тэгвэл бүгдээрээ buy stop, sell stop бас эхлээд ярилцъя. За эхнийх нь buy stop гэж байж байна. Buy stop. За buy stop гэдэг маань яах вэ гэсэн үг болохоор ингээд ханш одоо ингээд явж байна. Ханш ирээдүйд дэшээ нэг чиглэлд явж байгаад яг тодорхой үнд хөрөнгөт миний хурдаж авах захиалгыг идэвхжүүлээрэй гэсэн үг. Тэнгүүд таны оруулсан захиалга автоматар өөрөө хэрэгжээд явна гэсэн санааг хэлж байгаа. За эсрэгээр тэгвэл sell stop нь яах нь вэ? Эсрэгээр явна гэсэн үг. Sell stop. Sell stop. За эсрэгээр үн доошоо унжээ. Тэгээд таны харж ирсэн тодорхой түвшинд орчингууд шууд очингууд нь яах вэ гэхээр за эндээс миний захиалгыг идэвхжүүлээрэй гэд орчихно гэсэн үг. За тэгээд энэ яг хөөр өөр ингэсэн stop lossтэй take profit зэгтэй өчөж байна гэсэн үг. За MT5 дээр бүгдээр ингээд харах юм бол ингээд хідэн лотоор өгөхгүй те үн ирээдүйд дээшээ яваад аль үнийн загвар дээр те аль үн дээр очиод захиалга идэвхжүүлэх юм бэ гэдгийг асууж чинь. За тэгээд stop loss нь ингээд нэгд дээшээ орж байгаа учраас ингээд доошоогоо хэр тавигдах юм. Тэгээд хэдэн пипийн зайтай тавигдах юм гэдэг энэ дээр тавьчих чинь. Тэгээд бас энэ expiration буюу энэ оруулсан таны урьдчилсан захиалгыг хизээ дуусгах юм бэ гэдэг ингээд төрлөөтэй байна. За GTC гэдэг маань энэ захиалга бэлэгдэх хүртэл гэсэн үг. Үн миний бодож байгаа цэг хүртэл ирэх юм бол энэ хүртэл би энэ захиалга барина гэсэн үг. Эсвэл зөвхөн өнөөдөртөө энэ захиалга тэгээ миний pending order-ыг buy stop-ыг идэвхтэй байлгаарай. Маргааш гэдэг нэг байхгүй бол тэгээ идэхгүй болгочоорой гэдэг хэлбэрээр бид нар өгж олно гэсэн үг. GTC гэх юм бол одоо хэдэн өдөр ч хамаагүй ингээд байж лээ гэсэн үг. Таны захиалга бэлэгдэл. За бисгүй бол яах нь вэ? Тодорхой өдрийн тодорхой цаг хүртэлтэй. Эсвэл тодорхой зөвхөн өдрөөр өгнө гэдэг. За бас TP-гээ өгч болно. Take profit. За бид нар яг хөө эндээс ирээдүйд оролтоо хийгээрэй гэдэг орчингууд за үнийг энд ирэнгүүд 3512 төр ч юм ирэнгүүд нь авчаарай гэд өгчөж болно гэсэн үг. За дараагийн захиалгын төрөл нь болохоор нөгөө buy limit, sell limit. За бүгдээрээ шүү sell limit-ээс эхлээд ярьч та. За sell limit гэдэг нь яана гэсэн үгээр за үн яг таны харж байсан тодорхой түвшин дээр очиод эргээд одоо ингээд жоохон correction маягийн хөдөлгөөн үзүүлээд тэнгуут нь ороорой гэдэг захиалга өгч байна гэсэн үг. Шууд энд ингээд үн унаад ирэнгүүт ингээд таны харж байгаа бүстэр шууд унаад ирэхэд орохгүй байх нь шүү дээ. Тодорхой ингээд унж орж ирээд дахиад ингээд correction хийгээд тэндээс нь ингээд унж байгаа захиалга дээр өгөөрэй гэхийг sell limit гэж бид нар хэлж байгаа юм. За buy limit гэдэг нь яг эсрэгээрээ гэж бид нар ойлгох нь. Яах нь үн ингээд явж байгаад ингээд таны бодож ирсэн бүсийг нэвтлээд эргээд энд ойх үед нь өгөөрэй. Тэгээ уралтын захиалгыг автоматар идэвхжүүлээрэй гэж захиалга өгөх үед buy limit болчихно. Тэгэхээр buy limit өгч байгаа үед бид нар яах нь заавал ч өөрөө биеэрээ тэнд байх албагүй зүгээр ирээдүйд энэ захиалгыг идэвхжүүлж ирээ гэж орчиж болох юм шүү дээ. За тэгээ таас за тэр buy stop limit, sell stop limit гэдэг нь нөгөө саяны энэ дөрвөн загварыг холиод оруулсан тийм загварчлал байдаг. Тэгээ таас өөрөө оролдоод үзээрэй.
За дараачих нь trailing stop loss. Trailing stop loss гэдэг трейдинг арилжааны менежментийн төрлөө. За энэ нь яах вэ гэхээр за санийх дээр ярьж үзье. Trailing stop loss. За trailing stop loss гэдэг нь товчхондоо яах вэ гэхээр энэ таны тавьсан stop loss-ын PP-г ингээд тодорхой ингээд төвчнөр дээшлэх тусам тодорхой PP-ээр дээшлэх тусам зөөхөх хэлж байгаа. Автоматар зөөхөх хэлж байгаа. За ингээд бүгдээрээ бодъё. За танд 30 PP эсэл тавьсан. 30 PP эсэлтэй байгаа гэж бодъё. Зүгээр жишээ шүү дээ. 30 PP эсэлтэй байгаа гэж та бодъё. Тэнгүүд та өөрийнхөө trailing stop loss-ыг 10 PP-ээр өгсөн байгаа гэж бүгдээрээ бодъё. 10 PP-ээр өгсөн байгаа. Тэнгүүд яах вэ гэхээр таны орсон цэгээс үн 10 pip явангууд таны stop loss-ыг автоматар дэш зөөчих гэсэн үг. Зөөчин. Тэнгүүд таны энд байгаа эсэл яаж өөрөх юм? 20 pip болчихно гэсэн үг ч тийм дэшегээ 30 pip-ээр л ингээд дэшээ өсгөөд явчихна гэсэн санааг бид энд. Хэрвээ үн дэшээ 10 pip явах юм бол яг нь автоматар эсэл чинь зөөчнө гэсэн үг. За энэ жоохон өөрөөр бүдээр тайлбарлах гэдэг үзье. За та магадгүй за 100 гэдэг үнэн дээр орцсон байлаа гэж бүгдээр бодъё. 100 гэдэг үнэн дээр ингээд энэ дээр орцсон байлаа гэж бодъё. Таны эсэл чинь 30 pip байлаа гэж бодъё. Тэнгүүд яах нь үн явсаар хагаад 110 гэдэг үнэн дээр очингууд за энэ 30 pip гэж байгаа юм чинь яг та энэ дээр 70 дээр эсрэг тавьсан байна гэж бодъё. Тэнгүүд та trailing stop loss-а 10-аар өгсөн байлаа гэхэд яах нь үн 110 дээр очих үед таны stop loss автоматар 80 зөвчих гэсэн үг. 80 зөвчих. Одоо бол 70 биш. 80 болчих гэсэн үг. Яаж байгаа? Эсвэл 30 pip нь яг барьж ийн гэсэн үг. Гэхдээ яах нь таны ашиг хэр дэше өсгөө гэдгээр автоматар тооцоолоод эсэл чинь автоматар зөөчж яана гэсэн үг. За энийг trailing stop loss гэж хэлж байна. За бас хүмүүс яадаг вэхээр нэг entry-гээрээ бас өөрийнхөө ашигыг оролтыг зохицуулах тийм зүйл байдаг. За энэ дээр нөгөө ашгаа 3 хувааж авч болж байна. За ингэж авнаа гэсэн үг. За энэ яг үгүй л ингээд оролтоороо ашиг авч ийн гэсэн үг. За энийг take profit нэг буюу эхний ашиг авалт. За эхний ашиг авалтаар бид нар яаж болох вэ гэхээр бид оролтынхаа 50% ашигыг авчиж байна. За яаж авах юм? Түрүүний заасан шиг бидний зааснаар талцаж болно. Үгүй бол энд бид нар entry буюу оролт хийхдээ яг уу лото 3 хуваадаг ч юм уу те маш олон маягаар зохицуулж болж байна. За тэгээд TP2 дээр ирэх үед бид нар
эд ашигын 25%, оролтынхоо 25%-ийн ашиг үлдсэн оролтынхоо 25%-ийг авчна гэсэн үг. За тэгэхээр сүүлийн зэг дээр буюу TP3 дээр ирэхэд нийт оролтын маань 25%-ийг авчна гэсэн үг байхгүй. Гэх мэтчлэн нөгөө шатлсан маягаар ашиг авч байна гэсэн үг. За энийг жоохон идэхгүй маягаар хийгвэл бид нар яах нь оролтоо 3 хуваагаад орчиж болно гэсэн үг. За энэ дээр яах юм ингээд TP1-ийн оролт. Тэгээ нийт таны одоо оруулах гэж бодсон бол 2 лотоор гэж байгаа бол 1 лотны ашиг чинь энэ тэрнгүү шууд автоматар авагдана гэсэн үг. За тэгвэл 0.5 лотоо яах юм? Бис оролтоо энд авчих гээд 3%-аас оролт гэж болж байна. Эсвэл зүгээр шууд хараа сууж байгаа бол бид нар яах юм? Жог идэвхтэй оролтыг хэв загвар талчиж болно. Түрүүний ярьж байсан шиг талчиж болж байна. Тэгэхээр энэ бол оролтоороо бас бид нар ингэж бас ашиг авч болно гэж болж байна. За зүгээр оролтон дээр бид зүгээр та бүхэн зүгээр нэмэлтээр яаж орж болох вэ гэдэг нэг санаа хэлэхэд та оролтоо эхнээс нь 2 хуваачч болно. 2 хуваачч болно. За энэ магадгүй нэг бүгдээрээ зүгээр төсөөлөл та тий араар нь нэгийг харьцах нь 4-тэй оролт. Тэгээд таргет тань зорж байгаа оролт. TP чинь 4% ашиг авна гэж та бодож байна. Тэгвэл эхний оролтоо яах вэ гэхээр ингээд 50%-аар нь орчихно. За 50% бүгдээр нэг лотоор ботчихлоо тий түрүүний жишээн дээр 50%. Тэнгүүд эхний оролтоо бүгдээрээ яах вэ гэхээр R-ын 1-2 дээр авчихна. За эхний оролт ямар зорилготой вэ гэхээр эрсдлийг хаах зорилготой. Тийм оролт байна. За энэ тэ R-аар нь 1/2. За дараачийн 2 дахь оролт яах вэ гэхээр цэвэр ашиг авах зорилготой оролт гэсэн үг. За энийг яах вэ? Дахиад нэг лотоор орчих нь 2 лотоогоо нэг лотоор хуваачиж байна гэсэн санаа байгаа энэ дээр R-ын бүгдээрээ 1/4 4 дээр авна гэдэг. За энийг бол яг TP хүртэл нь барина. 1/4 хүртэл ч юм уу те яг барина л гэсэн үг. Энэ бол нөгөө stop loss төгөх юм те алдагдлыг хаах зорилготой оролт гэсэн үг. Энэ бол ашиг авах болох зорилготой оролт гэсэн үг. Бас ийм маягаар бид ашигын менежментийг бас хийж болдог. Оролтоор ашигын менежментийг хийж байна гэсэн үг. Бас эрсдлийн менежментийг давхар хийж болж байна гэсэн үг. За оролтон доорс бид нар өөр яаж болох вэ? Trailing stop loss-аа ашиглаад бид нар жишээ нь ингэж болно. За ингээд орсон үн маань түрүүний бидний ярьж байсан шиг R-аар 1-2-той явж байх үед яг тал дээр нь явж байна гэсэн үг ч тийм үн ханш явж явах үед автоматар break even-ийн зүгээрээ trailing stop loss бид нар ашиглаж болж байна. Эсвэл өөрөө харж байгаа те идэвхтэй байдлаар шууд ингээд stop loss-а бүр ингээд дээш зөөчж болж байна. Тэгээ энэ дээр ингээд break even болгож болж байна гэх мэт маш олон маягаар бид нар нэг оролтоороо дамжуулаад менежмент хийж болдог гэсэн санааг би та бүхэнд өгж байгаамаа. За тэгээд идэхгүй харж байгаа бас нэг загвар юу гэхээр set and forget буюу зүгээр л яах вэ гэхээр оролтоо хийгээл хайчих гэдэг юм загвар байна. Тэгэхээр хэрвээ та сэтгэл зүйн жоохон докторгүй ингээд байнга нэг үнэгээ орлоод байдаг юм бол бас энэ загварыг туршаад үзээрэй. Зүгээр эн чинь маш энгийн лог байгаа. Зарим хүмүүс яадаг гэхээр ингээд за одоо ингээл оролтоо хийлээ. Stop loss-о байршууллаа. Тэгэхэд яах нь вэ? TP хүртэлх нөгөө
зайгаа гарлаа. Тэгээ ашиг авах хүртэлх зайгаа гарлаа. Нэг хувийг эрсдүүлээд 3% ашиг авна. Ингээл нөгөө ингээл оруулаад бүх юмаа хайчдаг. Одоо энэ дээр нөгөө орууллаа. Stop loss-оод тэн дээр тавиарай. За одоо юу гэдэг нь те 3401 гэдэг ч юм уу. Take profit-ийг яах юм? 3450 дээр аваарай гээл хийгээл орчихно гэсэн үг. Бад гэл гэдэг ч юм уу те. Хийгээл орчихно гэсэн үг. За энэ бол лид гэсэн маань яагаад ингэж бол чинь хийгээл 3400 buy limit энэ buy limit эсвэл то 3401 за эсвэл 3475 ч юм уу 3490 тэг ингээд оруулчихж байна гэсэн үг тий. Тэгэл ингээл оруулаад тэр чигээр нь юу ч оролдохгүй орхичж байна гэсэн санааг нь хэлж байна. Энийг бол оруулаад март гэдэг стратеги арилжааны менежмент гэдээ ойлгочих болно. Өөрөөр хэлбэл нөгөө байн гараараа орлоод ингээд нэг ашигаа сүтгэждэг хүмүүс байдаг. Тэр хүмүүст л илүү тохиромжтой байдаг. Зарим хүмүүс бүр яадаг вэ гэхээр ингээл stop loss take profit-д тавилаа. Ашиг авах цэгээ тавилаа. Тэгэл гар утсан дээр ч юм уу компьютерийн нөгөө аппликейшн устгацдаг. Энэ MT5 устгацдаг. Тэм хүмүүс бас байдаг. За гэх мэтчлэн бид нар арилжааны менежментийг хийж болох нэ. Тэгэхээр энэ дээрээс бид нар арилжааны менежментийг хийхдээ бас давхар бид нар сэтгэл зүгээ сайн бодож үзэх хэрэгтэй. Сэтгэл зүгээ. Та ингээд хурдан ашиг тэмүүлдэг ингээд нэг байнга ингээд ашигт таллаад байдаг хүн бол танд яах юм? Set and forget стратеги илүү менежмент илүү зохицож болж байна. Тэгэхээр түрүүн бид нар ярьсан энэ сүүлийн 3 дахь зүйл их чухал байгаа. Таны дундаж араар ер нь хит юм бэ? За бүгдээр бодъё. Сүүлийн та 20 арилжааг харсан байна. Сүүлийн 20 арилжааг харсан байна. Тэгсэн чинь таны дундаж ашиг алдагдлын харилцаа 1-2 байна гэж бодъё. Араар чинь 1-2. За тэгээ win rate-тэй бодож үзсэн чинь 20 арилжаанаас ер нь 10-ыг авч байна. 10-ыг л яг ингээд ашиг болгоод авч чадчихжээ. Тэгэхээр яаж юм гэсэн үг? Таны win rate чинь 50% та байна гэсэн үг. Хэрвээ таны R-аар 50% та байгаа бол аль болох бид нар яах ёстой вэ? Set and forget буюу харж байгаа цэг хүртлээ ашиг айл болох их авч явах нь зүйтэй. Яагаад? Яг л таны R-аар маш бага байгаа учраас. Тэ? Аль болох ямар нэгэн байдлаар оролцуулгүй, аль болох шин зохицуулаад ч юм уу, аль болох break even-ийг харж байгаа бол R-аар нэг яцх нэгтэй болох үед энд ирэх үед ч юм уу break even-ийг зөөдөг ч юм уу. Яаж байгаа алдагдлаа байгуулж ашигаа хэсгэж чинь гэсэн үг. Тэгжээж бид нар ингээд дунджаараа ашигтай гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө нөгөө дата буюу тоо мэдээллийг та арилжааныхаа тоо мэдээллийг маш сайн мэдчих хэвээр. Тэг би нийт 20 арилжаад сүүлд хэдийн яг авцсан байгаа. Миний араар хэд байгаа гэдэг ч юм. Энэ бүхнээ маш сайн бодолж үзчихэж эдгээр арилжааны менежментээс яг надад аль нь зохицох юм бэ гэдгийг яг бодож үзэх хэрэгтэй гэсэн. Мөн сэтгэл зүгээр бодож байгаа. Та төвчээртэй хүн юм уу? Төвчээргүй хүн юм уу? Та завтай хүн юм уу? Завгүй хүн юм уу? Ямар хүн юм гэдгээр амьдралын хэм маяг гэх мэт олон зүйлийг бодолж үзчихэж өөрийнхөө арилжааны хэв загварыг менежментээс сонгох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр арилжаа гэдэг маань зүгээр нэг тэгэл buy sell дараадахыг хэлэхгүй байна гэсэн санааг бид нар эндээс суралцаж байна. Тэгээ түрүү
Тэн дээр мартсан нэг trailing stop loss-ыг ер нь яаж тавьдаг вэ гэдэг би энд та бүхэнд харуулчих. Одоо ингээд TP-сэл тавьсан бол эндээс trailing stop loss эндээс тавьчих болно гэсэн үг. Эндээс яг хэдэн PP-г авал дээш зөөхөн бэ гэдэг ингээд оруулж байна гэсэн үг. Үн дээш 20 PP явах юм бол нөгөө stop loss дээш зөөгөр гэдэг захиалгыг би автоматар өгчөж байна гэсэн үг. За зарим хүний сэтгэл зүйн нөгөө энд ингээд үнс хавлаад байгаа нөгөө маш их нөлөөлчдөг. Бид нар энэ нөгөө авж байгаа ашигаа мөнгөн нүгээр хармаар байна гэх юм бол энд мөнгөн нүгээр нь харуулдаг. Одоо энд байгаа нэг үн ингээд зинхэртэй дэрэнгүүд ингээд хүн ингээд сэтгэл нь хөөрөл энэ ингээд улаан болоод хэлэнгүүд сэтгэл зүйн ингээд нөлөөлөд эхэлдэг. Тэгэлгүйгээр бид нар яах вэ гэхээр энд байгаа энэ ашигаа пипер нь харьяа гэх юм бол сэтгэлд бас харьцангуй гайгүй нөлөөлдөг байгаа. За тэгээ та бүхэнд маш хэрэгтэй мэдээллийг өгсөн гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн миний видеонд анхаарлаа тавьсан та бүхэнд баярлалаа. За аржинд амжилт хүсье.